Могор сүсэг гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдоогүй хүмүүсийн итгэл үнэмшил, айдас, дуршлаг дээр тулгуурлаж үеэс үе дамжсан ойлголтууд юм. Дэлхийд даяар маш сонирхолтой, заримдаа аимшигтай дөхүүд олон байдаг. Жишээ нь Европт хар муур зам хөндлөн гарвал гай ирнэ гэж үздэг. Зарим оронд 13-ыг муу 90 гэдэг. Бас тойл хагарвал 7 жилийн гай ирнэ гэдэг. Энэ нь эртний Ромд хүний сүнс тойлон шингэдэг гэж үздэг байсантай холбоотой. Харин манай Монголд шүн хумс авахгүй, галар ус цацахгүй, шүн хог шүрдэхгүй гэх мэт олон могор сүсгүүд байдаг. Тэгвэл эмэгтэй хүн сарын тэмдэгэ өөрийн дурлсан залуудаа хоолнд нь хийж игвэл тэр залуу нь унж дустлаа дурлаж хайртай болдгоо гэх буцар аимшигтай могор сүсэг эсвэл амд амдсан яриамтай эвгүй дүүгийг хүн болгон сонсож байсан баг. Ийм гаж ойлголт зөвхөн манай Монголд ч биш. Европ, Латин Америкт love potion хайрын шид дундаа гэх мэтээр зарим Слав, Балканы домогт эмэгтэй хүн өөрийн биеийн хүчийг ашиглаж эрэгтэйг даданч гэж үздэг байж. Африк, Карибын бүсдэж биеийн шингэн ашиглан биендинг спел гэх ойлголтууд мөн байдаг байна. Тэгвэл энэхүү хамд амьдсан яриаг сонссон нэгэн бүсгүй хэрхэн сайн явж байсан залууг балаг туудгаж өөрөө жицэд нь хорлогдсон этгээд дүүхийг би танд хүүрнэ. Хүний нэр болон газар орны нэрийг өөрчилсөн болно. 2006 оны намаар Дорногов аймгийн Сайн Шанд хотод дөнгөж их сургуулаа төгсөөд 1 жил болсон. Хэнзэр чамаа хувцастай нэлээд биелэгжүү байрын болтой цэвэл гэж 25 настай залуу Анод банкнд салбарын менежер томилогджээ. Манер болвоос угийн удам сайтай, аав ээж нь ч хөрөнгөтэй. Эцгийн талаас соцвийн эдийн засагч, эхийн талаас мянгад малчны ганцгүй юм санч. Багын л досон думбаж торгон төлбөрч үтсэн дэр байр царайд үс сайтай. Хаа очиж зэрэгт явсан учраас би хаанч задарч гсэн ёстой л арилгасан сонгон шиг залуу байж. Түүнийг харсан Анод банкнд ажиллаж байсан Тэйлэр хүүхнүүдээс ахуулаад аймгийн бүсгүүчүүдийн нүд орой дээр гарч амтай бүхэн л түүнийг ярьж байсан гэдэг. Авгаас мань цэвэлэ хүнтэй, мен тустай ариг дарж чуугаад байдаггүй. Нүүрэнд нь инээмсэгэл тодорсон ажлыг хийвэл хийж гдэг байсан нь банкны хүүхнүүд түүний араас гүөх нэг шалтгаан болсон биз. Олон хүүхнүүд дундаас тунгаа гэх нэг л бүсгүй мань цэвлийг заавал өөр юм болохыг ихэд хүсжээ. Даанч мань цэвэл аль хэдийн оюутан багтаа амьдрал зохиож гсэн. Тэр бүхэл ой хурж бөө охинтой юм санч. Нэг орой Анад банкны хамт олон нээлсэл хотоос шинэ боловсон залуу хүч ирсэн гэх шалтгаанаар тентхийн ганц аятайхан караке руу оржээ. Тунгаатай нийлээд Тэйлэр нэгтлэн ахлах гэд нийт 4 бүсгүй. Харин цэвэл болон салбарын захирал, залуу хамгаалагч Тэйлэр гэх мэт 5 залуу нийт 9 хүн архийг ёстой л шиш хилээр нь уужээ. Өчийн тэг цаг болоход караке дуулсан хэдийн дасархан дасарч алга нь халж бүжиглэх нь бүжиглэж байж. Харин тунгаа бүсгүй менежер цэвлигээс огдсон хойно нь буудалд сүг хонж маргаашнаас нь ямар нэг холбоотой болох адын бодолтой ээж байж. Уул нь болвоос тунгаа бүсгүй 26 настай боломжийн айлын бага охин. Гэрийн дундаас ганц дээд боловсралтай ажил карьер ар гэрээ эвтэйхэн авч яваа нэгэн аж. Харин хотоос ирсэн цэвэл залуу тунгаагийн сонирхлыг ихэд дадсан ч огт өөрийг нь тоохгүй. Юм ярихаар ярьсан болоод л холдоод өгнө. Өөрийг нь юм чинээ тоохгүй байх нь түүнд огтоосоо таалагдаагүй байна. Тунгаа аймаг хоттой үзэмж төгс бүсгүй бөгөөд түүн рүү олон залуугууд хэдий ч мань бүсгүй алийг нь ч тоодоггүй ба. Цэвэл түүнийг тоохгүй байгаа нь хор шарыг нь хүргэж эцэстээ түүнд сэтгэл алдарч орхисон байна. Эгнэр хүүхдтэй гэдгийг нь ажлынхны амнаас сонссон ч салгаад ч хамаагүй түүнтэй хамт байхыг ихэд хүссэн гинэ. Гэвч тунгаагийн бодсноор огт болсонгүй. Караке даригдсан тэр шөнө цэвэл хичнээн хуусан ч огт тасарч өгөхгүй. Тэр бүхэл эрүүл хүн аятай наригд сэнгэж байгаад нэг л мэдхэд тунгаа хүүхний хараанаас мулдарч гэрте харьсан байж. Цэвэлч эхнэр хүүхэд нь хотод байгаа. Тэндээ байгаа байр саваа заржихвал энд томоохон газар авах санаа байсан байна. Тийм болохоор эхнэр хүүхдээ байраа зарсныхаа дараа Сайн Шандад нэг мөр эргэж үүрэгдэжээ. Эмд Сайн Шандад нэг өрөө байр түрээсэлж гисэн дүүндээ боломжийн сайхан амьдарч байж. Өдөр хоног өнгөрсөөр нэг л мэдэхэд дүн өвөл хаяанд иржээ.
Цэвэл менежер тунгаа бүсгүүд огт ханд өгдөггүй хэвээр орохгүй. Тун годохгүй эхнэр хүүхд хоёр ирнэ гэд сүйд майд болоод юун тунгаа мантай л явж байж. Үүнийг харсан тунгагийн дотор нь харах үлж ямар ч үнээр хамаагүй Цэвлийг өөрийн болгохыг ихэд хүсэж байлаа. Нэгэн шүн тунгаа өөрийн багын найз Нандайтай хамт жаал жуул элдвийг хөөрөлдөн хамт хонж гинэ. Тэр үедээ өөр тохиолдод буу дурлалын түүхээ багын найзтай хэлтэл тэр байраа. Манай ажлын хүүхэн захиралтайгаа саяхан суусан. Яхав өөрөө бол тийм аятайхан хүүхэн биш л те. Гүр гэхдээ яахын зураг бол суучихдаг байгаа. Би ч түүнтэй гайгүй нийлждэг болохоор шалсаар байгаад яаж ийм хурдан өөртөө датсныг нь асуусан чинь сарын тэмдгийг хоолнд нь хийгээд өгчихсөн. Тэгсэн л юу юугүй араас нь гүйж ирээд цэцэг жимс болсон доо гэж хэнийгч хүйлсэн дээ. Ингэж гинэ. Өөнийг сонссон тунгаа "Пэх, яаж тийм боцор зүйл байдаг байна?" Эмэн шогширч тэр үедээ их зүйл бодлого тэгсгээд өнгөрчээ. Маргааш ажилдаа ирэхэд өнөөх Цэвэл нөгөөдөр эхнэр маань хүүгээ дагуулад ирнэ. Эхнэр хүүгээ баггүй удаан хүлээлээ шүү хэмээн ажлын залуутайгаа ярилцаж байхыг сонсчээ. Тунгаач үүнийг сонсоод дотор нь дэлбэрчих шахан өдрийг өнгөрөөж байгаад тэгсгээд гэртээ харжээ. Шүнжин Цэвлийг удсаар өглөөс ирэхэд сарын тэмдэг нь ор хүнжлийн даавууг нь норготол айлчлан иржээ. Үүнийг харсан тунгаада бузрын гаж бодол төрж тэр даруй махногоо болсон цөөн хийж алуун савнд хийгээд огт эргэлзүүлгүйгээр сарын тэмдэг цуснасаа хоолнд нь толж орхижээ. Ингээд ажилдаа очиод өдөрж болж авчирсан хоолоо Цэвэлд өгөөд "Маргааш таны эхнэр ирэхээс хойш өнөөдөр та гадуур хоолоод яах вэ? Миний авчирсан хоолыг идчихв. Миний дотор муухараад болдгүй." Гэхдээ огтоос элдв зүйл бодоогүй Цэвэл 2-3 сэрэтэж орхисон байна. Жаал идэж угаад цог суудаг дээлэр залуудаа өгөх гэхэд тунгаа гүүг шахам орж ирээд за би одоо өөрөө жаах идчихье. Дотор ч гайгүй болчихлоо. Өсөөд байна гэд жишимчгүй нэмсэглээд хоолоо аваад гарчээ. Энхүү маргааш өдрөөс эхлэн Цэвлийн аа шавар нэгэн сонирн болж тунгааг ихэд сонирхох болсон дэдийгүү юу юугүй л түүний алган дээр өөрөө бөмбөрөөд иржээ. Гэсэн хэдийч түүнээс жигтэй гэмээр олон хачин үйлдэлүүд гараад байж. Арих дарс амсдаггүй Цэвэл ууж идэх нь ихсжээ. Мөн тунгаатай уулзахаар түүнийг идэж өнгөх нь холгоо нялуурч цуг хонхоор сэхэлгүүлгүй үүлэн борооны ажил хийх болж. Эхэндээ тунгаад үлгэрээ мэт сайхан байсан бөгөөд түүнийг огтоосоо тоодоггүй байсан залуутайгаа халуухан шүнийг өнгөрүүлж энгэр цээжинд нь эрхлэн наадах нь түүнд жигтэйхэн таалагдж байж. Гэвч мань Цэвэл нэг л өөр хүн болж чааж. Тунгагийн үгэнд нохоо итэл орох хэрнээ өрөөл бусадтай ам мөрөж ажил төрлөөж олигтой хийхэ болж. Дөрөөсөлж байсан ганц өрөө байрнаас эхнэр хүүхдээ хөөж дууж. Аргаа орсон эхнэр хүүхэд нь аав ээжигээ бараадаад явжээ. Өвгөр зогсохгүй үргэлж арх дарсан сайн шанд хотын аль аятайхан газар байна. Түүнд арх дарс эргүүлсэн шигэ тэрч бүхэл харчуултай нудрах зөрүүлэх тохиолдолж цөөнгүү гарч гинэ. Эхэндээ ч Цэвэл тунгагийн үгэнд орж түүнд хайртай дуртай гэж жухамгүй л түүнтэй л хамт байхыг хүсэж байна гэх боловч орой өдөж болохоор хараад ивчихдэг. Хар усанд толгоогоо мэдүүлсэн нэгэн болжээ. Эл явдал тунгаад огтхонч таалагдаагүй тул Цэвэлдээ учир ургуулгаа болсон байна. Удалгүй Цэвэлч ажилласаа гарч ор сурггүй болжээ. Хожим сураг сонсох нь арх дарс ууж яваад хүнтэй маргалдаж. Нэгэрийн хамрыг нь цааш чигтлэн зодсноос улж аавын хаалгадаг зүүн хараагийн шорон руу явсан аж. Эл явдлаас 2 хавар өнгөрөхөд тунгаа өөрийн үе бад гих малын чэнц залуутай дотн танилцсан. Юу юугүй л нэг гэрт орсон хэдий ч огт өрийн зулаа үнэрлэж чадахгүй байж. Арга барсан тэд эмнэлгээс ахуулаад чадaltaй ламбуу дээр хүртэл очижээ. Харин хангаа нутгийн учир мэдих лам тунгаа бүсүүг хараад ихэд шогширч ийн хэлж гинэ. "Эд өхөмн учир мэдэхгүй байж юун ч шунахаараа муу ёрын шүлмийн том хэрэглэж өөрийгч тэр өрөөлөгч тэр хорлдог байна да. Чи намайг хэлсэн хэлээгүй мэдж байгаа. Чамаас гарч байгаа тэр зүйлийг эрэхтэй хүнд тэр тусмаа айлын ганц хөөд амсуулах нь бидхий хэл. Аяг дагшинд ч хүрэх нь ёс бус үйлдэл.
Эрт Юан гүрний үед сүм улсын хөөхнүүд Монгол хаадын толгойг эргүүлэхээр ил бузар аргыг олонтоо хэрэглэж байсан гэж учир мэдэх хүмүүсээс сонсож байсан юм байна. Эмэгтэй хүний сарын тэмдгийг хүртсэн эр өөдөө дээшээ явдаггүй. Хиймэр сүлдэнд ороод иж эцэг тэнгэр нэргдэг. Харин сарын тэмдгээ өгсөн эм нь сав нь бузардаж өөрийн зулаа өнөрлөх заяагүй болдог гэж олон дуулсан л юм байна. Би чиний энэ бузар явдлыг аргалж чадахгүй л болов. Үүлийн үрийг чинь тэнгэр өөрөө эдлүүлж байгаа нь. Хэмээн шинэхэн хэр нөхрийнх нь хажууд дас хийдэл хэлж гинэ. Элвийг сонссон тунгагийн шинэхэн нөхөр Бат түүнээс цэрвэн бушуу салж хот даяар түүний талаар жигтэй болгонд дуулгаж амтай болгонд хэлсэн байна. Нутаг уснийханд бузар явдлаа мэдэгдүүлсэн тэрээр арга ядахта нутаг сэлгэн хангаан зөвнүүж дэндээ ажил төрөл олон суурьсан ч огт нөхөр хүүхэдтэй болж чадлагүй. Ажил үйлсэн ч бодлогүй явсаар амиа орлож нас баржээ. Хүний өмнө чунж өөрийгөө болон өрөөлийг чорлсон хэн бүхэн гороо амсдагэн жам. Олны амнаас сонссон хээ зүйлсийг ортой гэж итгэн. Өрөөл бусдыг хорлох. Жам ёсоор бус өөрийн дураараа хөв тавиланг өөрчлөх нь ийм гэмтэй гэдгийг ил идгээ түүх бидэнд харууллаа.